Оюуны хөгжил хичээлийг заагч багш та 4-р ангийн сэдвүүдийн хүрээнд сурагчдыг хэрхэн чиглүүлдэг вэ? Энэ талаар мэдээлэл цуглуулахыг хүсвэл анхаарлаа хандуулаарай. Хичээлийн сэдэв дүгнэлт хийх. Хичээлийн зорилго өгсөн мэдээлэл нөхцлүүдэд тулгуурлан тохирох дүгнэлт хийх. Хичээлийг хэрхэн хөтлөх вэ? Өгсөн нөхцлүүдийг харьцуулан ойлгож уншсаны үндсэн дээр дүгнэлт гаргах, түүнийгээ тайлбарлахад сурагчдыг чиглүүлнэ. Аливаа зүйлд дүгнэлт хийхээс өмнө оюун дүгнэлт гэж юу вэ гэдгийг ойлгох нь чухал юм. Сэтгэх үед гаргалгааны замаар мэдлэг бүтээх хэлбэр бол оюун дүгнэлт юм. Оюун дүгнэлт бол бодит байдлын шинж тэмдэг, нөхцөл байдлыг тэмдэглэн илэрхийлсэн бодомжуудаас шинэ бодомж гарган авах сэтгэхүйн үйлдэл юм. Оюун дүгнэлт нь нөхцөл, дүгнэлт, хэлбэр гэсэн логик бүтцтэй. Ингээд оюун дүгнэлт хийх хэлбэрүүдтэй танилцъя. Оюун дүгнэлт хийх эхний хэлбэр бол силлогизм юм. Силлогизм гэдэг нь 2 энгийн бодомжоос 3 дахь бодомж гарган авах шийдэмэг дүгнэлт юм. Өөрөөр хэлбэл 2 нөхцлөөс эргцүүлэн бодох замаар логик дүгнэлт гаргах нэг хэлбэр юм. Жишээ харъя. Өгсөн нөхцлөөс гаргасан дүгнэлт үнэн худлын аль нь болохыг тогтоогоорой. Нөхцөл бүх хүүхэд үлгэр сонсох дуртай. Баяраа бол хүүхэд. Дүгнэлт тиймээс баяраа үлгэр сонсох дуртай. Энэхүү дүгнэлт үнэн худал аль нь болохыг илрүүлэхийн тулд зургийг ажиглая. Зураг дээр хүүхэд бүр үлгэрийг шимтэн сонсож байна. Тэгвэл энэ бол баяраа. Тэр ч бас хүүхэд. Түүний байдлыг анзаарвал ээжийн унших үлгэр их л сонирхолтой байгаа бололтой. Эндээс дүгнэлт үнэн болох нь харагдаж байна. Энэ төрлийн дасгалыг ажилуулахдаа 1-р өгсөн нөхцөл тулгуурлан гаргасан дүгнэлт үнэн эсхийг үнэлэхэд чиглүүлнэ. 2-р өгсөн нөхцөлд тулгуурлан үнэн дүгнэлт гаргахад чиглүүлнэ. Ингээд дүгнэлт хийх дараагийн хэлбэрийг харъя. Дедукц. Энэ нь ерөнхий зүй тогтлоос их аван тодорхой дүгнэлт хийх арга зам юм. Өөрөөр хэлбэл өгдсөн мэдээлэл дээр үндэслэн дурддагдаагүй өөрт хэрэгтэй мэдээллийг гарган авч эцэст нь дүгнэлт хийх хэлбэр юм. Энэ төрлийн бодлогыг бодоход хүснэгтийн аргыг ашиглах нь тохиромжтой байдаг. Жишээ, математикийн явцын шалгалтаар заяа, тулга, төрөө, эрхэс, нар, 90-с дээш оноотой эхний 5-д жагсжээ. Мэдээллийг уншаад хэдэн оноо авсныг тогтоо. Өгсөн мэдээлэл буюу нөхцлийг харъя. 1-р хүүхдүүд 99, 97, 95, 94, 91 гэсэн оноонууд авсан бөгөөд ижил оноо аваагүй. 2-р заяагийн оноо хамгийн өндөр биш ч эрхэс тулга 2-ын онооноос өндөр. 3-р тулга 94 оноо авсан. 4-р төрөө хамгийн өндөр оноог аваагүй ч бусад 3-аасаа өндөр оноотой. Дараах хүснэгтийг ашиглан хэдэн оноо авсныг тогтоох юм. Хүснэгтийн арга нь олон нөхцөлтэй толгой эргэм асуудлыг шийдэж цэгцтэй сэтгэхэд сургадаг байна. Ингээд оюун дүгнэлт хийх 3 дахь хэлбэртэй танилцъя. Дүгнэлт ба нотлохоо. Энэ нь баримт нотлохоон дээр үндэслэн дүгнэлт гаргах үйлдэл юм. Ингээд жишээ харъя. Өгсөн нөхцөл тулгуурлан дүгнэлт гаргаарай.
Ануу өдөр болгон цонхны тавцан дээр талхны уурмиг тавьдаг ба түүнийг нь шувууд иддэг. Эндээс ямар дүгнэлт гаргаж болох вэ? Харъя. Шувууд талхны уурмигт дуртай гэсэн дүгнэлтийг гаргаж болох нэ. Энэ төрлийн дасгалыг ажилуулахдаа дүгнэлт нотлохоог сонирхолтой хувилбараар гаргасан сурагчийн жишээг сонсгол тэндээс сурагчид санаа авч төсөөлөн бодох, эргцүүлэн бодох, бүтээл сэтгэлгээ нэмэгддэг гэдгийг анхаараарай. Ингээд оюун дүгнэлт хийх 3 хэлбэр, тэдгээрээр өгөгдсөн дасгал даалгавруудыг хэрхэн гүйцэтгэх, сурагчдыг хэрхэн чиглүүлэх талаар ярилцлаа. Дараах дасгалуудыг сурагчдаар ажилуулаарай.